ирсэн эд сайхан зам олон та бүхнийг энэхүү сайхан өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Энэхүү нэгэн дөрөлцөн ирсэн эрхэм мөндөд зочид төлөөлөгчд Баянгонгор аймгийн шүүхийн байгууллагын удирдлагууд, үе үеийн шүүгчид, ажилтан албан хаагчид та бүхэндээ энэхүү сайхан өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Монголын шүүхийн төв уламжлал шинжилгээ хөгжил болон монголчуудын тусгаар тогтнол эрх чөлөө шударга ёс засаг төрийг хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх олон зуун жилийн түүхтэй салшгүй холбоотой билээ. Баянгор аймагт шүүхийн байгууллага тэртех 1922 онд гал боломтон бадраасан өлзийт тэр цагаас хойш өдрөн одож буй түүхэн цаг хугацаа маань хөгжил дэвшлийн их ундраг байж олонт амжилтын их үлсийг авчирсан гайхамшигт жилүүд байлаа. Тэгвэл өнөөдөр энэ сайхан өдөр Баянгонгор аймагт шүүхийн байгууллага үүсч өгсөний 80 жилийн ойн баярын мэндийг өргөдөн ирсний зочид төлөөлөгч та бүхэндээ дахин халуун алга тушаалтаар баяр хүргье. Баянгор аймагт шүүхийн байгууллага үүсч өгсөний түүх 80 жилийн ойн баярын хурлыг ёслол төгөлдөр нээж өгүүлнэ хэмээн Баянгор аймгийн иргэний хэргийг давж заардах шатны шүүхийн ерөнхий шүүгч Болор Эрдэнэ таныг хүндэтгэлийн эндэрт хүндэтгэхийн өрн зарж байна. Шүүгч, төрийн захиргааны болон үйлчилгээний ажилчид эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Баянгор аймагт Монгол Улсын үндсэн хууль тодорхойлон бэхжүүлсэн шүүх хэмжээний байгууллага Баянгор аймагт шүүх байгуулагдсан үүсч хөгжсөний түүхт 80 жилийн хүндэтгэлийн арга хэмжээний энэхүү хүндэт эндрээс та бүхэндээ Баянгор аймгийн эрүү иргэний хэргийн давзаалдах шатны шүүх, захиргаа иргэн эрүүгийн хэргийн агшны шүүхүүд түүний тамгын газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа Баянгор аймагт шүүх байгуулагдсан үүсч хөгжсөний түүхт 80 жилийн он баярын халуун мэндийг хүргье. Өдрөн ногсон он жилүүд өөр түүхийн хуудсыг нэмж Баянгор аймгийн шүүх нь Монгол Улсын үндсэн хууль болоод улс орны түүхийн хөгжилтэй салшгүй холбоотой хувьд 80 жилийн түүхэнд төрийн нурууг тэгш барьж төмний өөд цэг харж гүйцэтгэх ёстой үүрэг хийвэлцэх ажлаа нэр төртөө биелүүлж хууль шударгасыг дээдлэн ажиллахдаа үйл ажиллагааныхаа үндсэн зарчим эрхэм зорилгоо дааж хүний эрх чөлөө шударгасны баталгааг хангаж өргөсөн тангарахтаа үнэнч байж шүүх эрх мэдлийг нэр төртөө хэрэгжүүлж ирсэн билээ. За түүхийн хуудсыг зөвхөн бүгд найрамд Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12 сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор Баянгор аймаг байгуулагдсанаар 1942 оны 2-р сарын 5-ны өдөр Говь Бөмбөр аймгийн яам буюу одоогийн Баянгор аймгийн шүүх нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, докторт хүсдэгч ичээж зарлах гэсэн 6 оронтойтой гэр контортой унлагын хитгэн мартай тэмээтэй дарчихын төсөвтэй анх байгуулагдсан ажиллаж эхэлсэн төвтэй улмаар цааш улсын хурлын 28 дугаар хурлын шийдвэрээр 1944 онд 45 онд 16 сум харьяасан хэсгийн шүүх байгуулагдсан аймгийн шүүх мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байжээ. 1952 онд улсын баг хурлын тэргүүлэгчдээс ардын хэсгийн шүүхүүдийг байгуулж 1960 оны үндсэн хуулиар ардын хэсгийн шүүхүүдийг татан болгож аймгийн нүүдлийн шүүхүүд байгуулагдсан. 1962 онд эрүү иргэний хэргийг хянан хэлцэх эрхтэй аймгийн шүүхийн коллег байгуулагдсан. 1977 онд нүүдлийн шүүхүүдийг татан болгож ардын хэсгийн шүүхүүдийг зохион байгуулалтанд оруулсан. 1978 онд батлагдсан бүгд найрамд Монгол Ард улсын шүүхийн байгууламжийн хуулийн дагуу аймгийн шүүх хэсгийн буюу ардын шүүх байгуулагдсан. 1993 онд шүүх байгуулагдах хуулиар Баянгор аймгийн давзаалгачны шүүх байгуулагдсан. 1993 оны шүүхийн тухай хуулиар шүүхийн захиргаа санхүү аж ахуйн ажлаас шүүхийг салгаж
таван хэлтс байгуулагдсан. 2002 онд аймаг бүрт захиргааны хэргийн дагсан шүүхийг бий болгож 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Баянгөр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан. 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өөрийн гэсэн Баянгөр аймгийн шүүх нь 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өөрийн гэсэн ажлын орон байр шүүгч ажилчдын 8 айлын орон сууцтай болсон ам бидний ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулсан том акт дэвшил байлаа. Одоо Баянгөр аймгийн шүүх нь анхан шатны бүрэн шүүх болон завдаалдах шатны шүүхэд нийт 10 шүүгч, шүүхийн тамгын газарт төрийн захиргааны болон үйлчлэгээний 26 ажилчид ажиллаж хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаг цагийн эдрэгтэй эзэгтэй нөхцөл байдал, нам засгийн хараа хяналт, хүнд бэрх шалгуур нөхцөл байдлыг зориг төвчээр итгэл зүтгэлтэйгээр даван туулж өнгөрүүлсэн түүхт он жилүүдийн хугацаанд хүний эрх хэрэгчлөө хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд шударгаар хамгаалж өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж шүүхийн байгууллагыг боловсон хүчин, санхүү, ажиллах орчин, ахуй хангамж зэрэг бүх талаас нь бие даасан хараа тусаар ишлуулахад бие сэтгэл, саруул ухаан, авиас чадвар, хүч хөдөлмөрөөр харамгүй зориулсан үе үеийн шүүхийн дарга, ерөнхий шүүгч, орлогч дарга, шүүхийн шүүгч, бусад албан хаагчдын гүйцэтгэсэн нөр их хөдөлмөр, зүтгэл ололт амжилт бүрэн түүхийн он жилүүдийг дамжин мөнхрөн үрдэж дурсагцаар байдаг жантай ажээ. За тухайлбал 1955-аас 1960 онд Баянгөр аймгийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад улсын дэд шүүхийн шүүгчээр дэвшин ажилласан Гавьяат хууч Б. Санж Мэтов, орлогч даргаар ажиллаж байсан бэлгүүн номч, академич, доктор, профессор Т. Данзандорж нар бид бүхний бахархал бөгөөд Баянгөр аймгийн шүүгт шүүхийн дарга, ерөнхий шүүгч, шүүгчээр болон шүүхийн захиргаанд он удаан жил тасралтгүйгээр доктор сургалтад ажиллаж шүүх эрх мэдэл болон хамт олныг төлөвшүүлэн хөгжүүлэхэд тодорхой үр дүн амжилт ололтой ажиллаж байсан нэр бүхэн хүмүүсийг нэг хүчлэн дуудаад баршгүйч Баянгөр аймгийн шүүхийн орлогч дарга, шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр нийт 27 жил ажилласан Ахмад шүүгч Ил Цэдэн Дамбаа, Баянгөр аймгийн шүүхийн орлогч дарга, хэсгийн ардын шүүгчээр 9 жил ажилласан Ахмад шүүгч Ил Адяа, Баянгөр аймгийн шүүгт сум хариуцсан хэсгийн ардын шүүгч, хэсгийн даргаар 7 жил ажилласан Ахмад шүүгч Г. Хуйг, Баянгөр аймгийн шүүгт хэсгийн шүүгчээр 6 жил ажилласан Ахмад шүүгч Ис Ичин Орлоо, Баянгөр аймгийн шүүгт шүүгч, орлогч дарга, давцаа тагшны шүүхийн шүүгчээр нийт 21 жил ажилласан Ахмад шүүгч Б. Жавхлан, Баянгөр аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр нийт 27 жил ажилласан Ахмад шүүгч Д. Нацаг, Баянгөр аймгийн сум дундын болон давцаа тагшны шүүхийн шүүгч, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч, эвдрүүлэн зуршлагчаар нийт 27 жил ажилласан Ахмад шүүгч Өмгөөлөгч Ил Бор, Баянгөр аймгийн шүүгт нарийн бичгийн дарга, анхан болон давцаа тагшны шүүхийн шүүгчээр 17 жил ажилласан Ахмад шүүгч Ц. Ичин Хорлоо, Баянгөр аймгийн шүүгт нарийн бичгийн дарга, анхан болон давцаа тагшны шүүхийн шүүгчээр 15 жил ажилласан одоо Орхон аймгийн иргэний хэргийн давцаа тагшны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Ис Уран Чимэг, Баянгөр аймгийн шүүгт нарийн бичгийн дарга шүүгчээр 20 гаруй жил ажилласан Ахмад шүүгч Ис Цэрмаа, Баянгөр аймгийн шүүгт Жижүүр нарийн бичгийн дарга, тамгын хэлцийн дарга, анхан болон давцаа тагшны шүүхийн шүүгчээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан одоо Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр ажиллаж байгаа А. Насан Дэлгэр, Баянгөр аймгийн ерөнхий шүүгчээр 10 жил ажилласан одоо нийслэлийн захиргааны хэргийн давцаа тагшны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Б. Тунгалаг сайхан, Баянгөр аймгийн анхан шатны шүүгчээр 12 жил ажилласан Ахмад шүүгч Д. Цэрэн Балжир. За шүүхийн захиргааны ажилчдын тухайд Баянгөр аймгийн шүүгт бичиг хүргэгч, зарлах үйлчлэгчээр 31 жил тасралтгүй ажилласан Ахмад ажилтан Г. Ванчиг, Баянгөр аймгийн шүүгт бичигч нарийн бичгийн даргаар 16 жил тасралтгүй ажилласан Ахмад ажилтан О. Янжин Дулан, Баянгөр аймгийн шүүгт жолооч Жижүүрээр 25 жил ажилласан Ахмад ажилтан Д. Дүүр, Баянгөр аймгийн тамгын хэлцийн даргаар 12 жил тасралтгүй ажилласан Ахмад ажилтан Ц. Гиндэн, тамгын хэлцийн нягтлан бодогчоор 12 жил тасралтгүй ажилласан Ахмад ажилтан Т. Норон Цэцэг, тамгын хэлцийн үйлчлэгчээр 12 жил ажилласан Ахмад ажилтан Д. Саран Туя нарыгаа бид бүхэн бахархан харж хайрлан хүндлэх
эдгээр хүмүүсээ энэ хүндэт эндрээс бахархан хайлж тэмдэглэн бичиглэх учиртай юм аа. Ингээд Баянгөр аймгийн шүүх байгуулагдсны түүх 80 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ баярт мөчид шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүсэд хүч чадал, эрдэм мэдлэгээ зориулсан үе үеийн шүүгчид, шүүхийн ажилтнууд, одоо ажиллаж байгаа шүүгч ажилтнууд болон мөн түнчлэн зочид төлөөлөгчд мэрэгжил нэгт нөхдөдөө Баянгөр аймагт шүүх байгууллагын үс шүүгчний түүх 80 жилийн он барийн халуун мэндийг дахин хүргэж ажилтны амжилт амьдралд нь ирүүлэх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэн маань говь ханга тал хэр хөсөлсөн 3 үсийн Баянгөр нутаг ус хамт олон найз нөхдөдөө Баянгөр аймагт шүүх байгууллагын үс шүүгчний түүх 80 жилийн он баяраа дэлгэр сайхан тэмдэглэж дурсамжаар дүүрэн үдээрээ баярлалаа. Баярлалаа. Одоо та бүхэндээ зориулсан шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хууль зүйн ухааны доктор Дорж Дамбын зөмбөл хам Баянгөр аймгийн шүүхийн 80 жилийн ойд зориулсан цахим гэмтчилгээ илгээснийг дэлгэцээр дамжуулан хүргэж байна. Ингээд та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. Баянгөр аймгийн шүүх байгууллагын түүх 80 жилийн ойг тохиолдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүсэд хүч чадал оюун ухаан эрдэм мэдлэгээр зориулж ирсэн тус шүүхийн нийт шүүгч шүүхийн захиргааны ажилтнууд үе үеийн ахмадууд та бүхэндээ шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлж байгааг хүлээн авна. 1940 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар бүгд найрамдах Монголоор дулсаж шүүн таслах хэрэгийг улсын дээд шүүх таслах газар, Улаанбаатар хотын шүүх таслах газар, аймгийн шүүх анги нутгуудад ардын шүүх таслах газруудаас гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд 1942 онд Баянгөр аймагт шүүхийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, бичээт зарлага гэсэн 6 орон тоотоогоор байгуулагдсан шүүх эдүгэ 80 жилийн дараа эрүүл иргэн захиргааны хэргийн анхан шатны дагнсан болон давуу заалтах шатны гэсэн 4 шүүх болон өргөжж 10 шүүгч 25 шүүхийн захиргааны ажилтнтай хүчлэг байгууллага төлөвлөсөн байна. Танай шүүхийн хамт олон эдгээр он жилүүдэд төрийн хуулийн хүндэтгэн дээдлэх соёлыг баян хонголчуудад төлөвшүүлэх, аливаа хэрэг маргааны хууль чамд нийцүүлэн шийдвэрлэх, шүүх эрх мэдлийн хараат тус бие даасан байдлыг бэхжүүлэх, шударга ёсыг сахин хамгаалах, чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чиг үүргэн амжилттай хэрэгжүүлж ирснийг түүхт ойн өнөөдөр цохон тэмдэглэхэд таатай байна. Энэ оны 4 сард юур тулж уулзаж ажил амьдралынхаа талаар зөвлөлтөн хэлцэж байсан тэр мөчийг ойн өнөөдөр дурсан тэмдэглэхэд таатай байна. Та бүхний мэлмийн хурц ухаан саруул үйлсэн ариун шийдвэр нь мэрэгэн байхын ёроолыг дэвшүүлье. Хүний эрх хэрэгжүүлээ шударга осны баталгаа болсон эрхэм шүүгч шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэнд эрүүл мэндийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ойгон сайхан тэмдэглэж сайхан баярлаарай. Та бүхэн бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Одоо та бүхний өмнө
Өнөөдөр энэ бүх дахин төрөлцсөн ирсэн та бүхэндээ хандаж үг хэлнэ хэмээн залуу үедээ хандаж үг хэлнэ хэмээн Ахмад үеийн төлөөлөл алтан зургаалаа хайрлах хэмээн Ахмад шүүх Цэдэн Дамбаатрыг хүндэтгэлийн юмдэрд өрж байна. Уултаагүй харагдах шиг ахыг тэгээд зураа Монгол ясаар сайхан мэдлж чадахгүй бүгдээрээ одоо ярих гэж сайн байцгаана уу? Сайхан намайг байна уу? Хавийн нөхцөлийг эрүүлэр одоо давж чадсан танахтыг эрүүл мэндийн хүсээрээ. За төгсөлсөн сая мэдээлэл дурдчихлаа. Тэр олон мөрөд яг үгүй юм явж байна. Түр өнөөгийн нөхцөл бол Монгол улсын шүүхийн нэг хүндийн хөвдүүд бас одоо таарвалаа гэдгийг бол та нар ойлгож байгаа. Гэхдээ Монголын шүүхэд суураараа нууцчээ гэдгийг би ойлгохгүй. Тэгвэл энд ажиллаж байгаа шударга шийдэн шүүгчдийг хууль бус мөрдлөөс болж шүүгчдийн нэг хүнд бас одоо дөрөвч байгаа юм байдал байгаа. Энэ цагийн асуудал гэж бодож байгаа. Үүнийг засах ёстой манай ирээдүйн шүүгчдийн зөв ёсолтон одоо энэ хүнийг олж явах хэрэгтэй. Ерөөсөө зөв ёсолтоноос хамгийн их аль ялгын шалтгаан ялгаа. Өмнө төрөмжтэй холбоотой шударга бишэлээд хүмүүнлэг биш одоо сэтгэлгээгээ үлдээ харьцаад ингээ харилцааны саягаар дагуулдаад ингээд ард түмэн үйлчлүүлэгчдээс шүүмжил гомдол хүлээдэг ийм ажиллагаа бол Монгол улсын хэмжээнд байгаа. Гэхдээ энийг бол би тухайн ардаа гарсан шүүгчдтэй холбогдсон гэдэг ийм ахмад ажиллаа. Цаашдаа Монголын шүүх мэдлийн зөв мөн Баян аймгийн шүүх мэдлийн зөвхийг бичиж байгаа. Өмнө одоо энэ зөвхийг бичиж Ахмад үе, Дунд үе одоо ажиллаж байгаа хойч үеийнх нь энэ шүүх мэдлийн зөвхийг хар талгүй цагаанаар бичвэ хаа гэж ингэж бодож явдгийг. За энэ цагаан зөвхөж асуудал бол ерөөсөө шүүгчдийн ялангуяа энэ 21-р зууны зөв ёсолтон төлөвлөсөн нөхцөлд энэ нэг хүндээ одоо Монголын шүүгчид сэргээд явах байхаа гэж ингэж бодд юм аа. Ерөөсөө шудраг шүүх ажиллах ёстой гэж одоо ингэж ярьдаг. Энэ чинь шудраг шүүхч ажиллах гэсэн үг шүү дээ. Энд нэг миний эмзэглэл байдаг юм л бай. Шүүгчдийг сонгож авах, шилжих, томилох асуудал бас одооний ярьдгаар зарим хүнээр нөө харагдаад байна. Тэгэхээр энэ байдлыг заснаа гэдэг нь ерөөсөө ясвтгуултай байна. Ясвтгуул гэдэг чинь өөрөө ад жаргал сэтгэлийн зовлонгүй амьдрах ийм боцтор байд юм аа гэж одоо хэлсэн байд. Тэгэхээр та бүхэн өнөөдөр байдлаар одоо ад жаргалтай амьдрах гэж байна. Яг ингэж хэлмээр байна. Тэгээд цаашдаа
Зүгээс туугдимшиж шүүх шийдлийн түүхийг толгойгүй хар толгойгээр бичтгэгээрээ гэж захиад та нарт эрүүл ад жаргал сайн сайхан хүний хүсээрээ баярлалаа. Үйлчилгээ ажиллахад одоо хамт ажиллаж үйлчилгээхэн болоод тундмын сүүлийн одоо энэ ажиллаж залуучууд нь улам сэтгэлгээгээ хөгжүүл 21-р зууны ёс зүйн одоо шинжилгэх ёстой болчиход байгаа. Энэ нөхцөлтэй одоо уралдаж хамт энэ шатнд ажиллах шаардлагатай болжээ. Баярлалаа. Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. Баянгар аймгийн шүүхийн байгууллага нь хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох, хуулийг чанд сахиулах чиг үүргээ дасралтгүй хэрэгжүүлж, итгэл зүтгэлтэйгээр даван тулсаар шин цаг үетэй учран золгосон билээ. Ингээд тавхандын баяр хүргэж мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн мөн төрийн дээд одон медаль болон шүүхийн ерөнхий зөвлөлийн шагналыг бас давхар гардуулна хэмээн тавхныхээ өмнө шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн насан дэлгэр таныг хүндэтгэлийн эндэртэх хүндэтгэн уран зарж байна. Хүндэт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, ахмадууд, буянтай буурлууд, Баянгар аймгийн шүүхтэй ажил амьдралын холбоотой төрийн түвшээд хүндэтгэн хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ энэ сайхан өдрийн энэ сайхан ой мэндийг хүргье. Баянгар аймгийн шүүхийн ой бол Монгол улсын түүхтэй салшгүй холбоотой ийм ой. Энэ ой бол шүүх эрх мэдэл, төрийн эрх мэдлийн нэг болохын хувьд зайлшгүй холбогддог үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлдэг энэ байгууллагын түүхт ой. Энэ Баянгар аймгийн шүүхийн ой бол Баянгар аймагт төрсөн, өссөн, хөдөлмөрлсөн энэ аймагтай одоо ажил амьдрал холбоотой иргэдийн аж ахуй нэгж төрийн байгууллагын бүх түүхтэй холбоотой хүний эрхийг хамгаалах үндсэн хуулиас ихтэй чиг үүргээ хэрэгжүүлдэг шүүхийн байгууллагын ой бол энэ аймгийнхаа тухайд иргэн бүрийн зайлшгүй анхаарч байх ёстой ийм бас ой өдөр юм аа. Тийм учраас энэ ой хүндэтгэн тэмдэглэж байгаа энэ ажиллагаанд оролцож байгаа өөрийнхөө одоо хувьд за энэ ойд одоо хамт оролцож байгаа олон жил хамт ажилласан ахмад буурлууд мэдгийнхэн залуу үеэ хараад бол сэтгэл хөдлөж байна. Маш сайхан байна. За шүүхийн ерөнхий зөвлөлийн дараа 19-оор мэдлэгээ дамжуулсан учраас би бол яг 19-ны мэдлэгээ гэхээсээ илүү бас дурсамж ярих хэрэгтэй болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр би бол 1983 онд энэ шүүхэд ажилд орсон хүн. Миний ажил амьдралын гараа энэ шүүхээс эхэлж штэ. Тийм учраас би дурсамжаа яг өөрийнхөө түүхээс эхэлж тав хүндээ бас нэг таахыг залхах уу гэдэгт ярих гэж бодсон. Яагаад ярих ёстой вэ гэж гэхээр зэрэг хүний амьдралын түүхүүд тодорхой хугацааны дараа эргээд харахад яаж эхлээд, яаж өрнөд, яаж явж байгаагаа бид нар бас эргээд боддог тийм бас нэг хүний нэг одоо зарчим бүхүү нэг бодол байдсан байна. Би 83 оны 8 сарын 2-ны өдөр хуучин одоо шүүхийн нэг давхар цагаан байшинд манай шүүхийн даргын өрөө тэр нэг давхар цагаан байшинг юм хурдан байсан. Одоо үүдэнд нь янжинлан бичээч суудаг. Цаана Зэдэндэн Бадрах суудаг. Яг наадлын хаалгаранд гараад энтлийнх нь цаатлын өрөөнд нь ордогч дарга суудаг. Одоо ч автны шүүгчийн өрөө гэсэн үг. Тэгээд үүдэнд нь манай жаргал сайхан суудаг. Одоо манай жаргал сайхан наримчийн даргаар суудаг. Тэгээд наашаа нацгой суудаг. Адиа сургууль татвал үүсгэх ахшиг суудаг. Тэгээд нөгөө жавхлын шүүгч нөгөө 4-р хэсгийн ардын шүүгийн шүүгч байхад бас лам атлет нөрөө байдаг. Тэгээд цэрэнгуа цэвангуа гэх ингэ суудаг. Эмнэлийнх нь нэгэн шүүгурлайн танхим байдаг. Миний өрөө бол хамгийн үүдэнд байдаг. Ийм өрөөнөөс гэлж ийсэн дүүхтэй. Тэгээд 4 алуун тушаал дээр аймгийн шүүх 5 хүн өрсөлдсөн.
5 хүн бол тавуулан сэргээс халагдсан одоо яг надтай чадсан 5 хүн баггүй юу. Тэгээд тогтоол гүйцэтгэгч нарийн бичгийн дарга дээр 1 хүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дээр 2 хүн, 1 жижүүрийн орон тоондоор өрсөлдөж байгаа юм. Тэгээд 5 хүн ирсэн. Тэгээд нэг үлдсэн тэр нэг өндөр залуу байсан тэрнийхээ нэрийг би сандгүй. Гэхдээ бид тавуулаа яг Цэдэнтэн Баатарын өрөөнд ороод ингээд зэрэгс зогсоод тэгээд тавуулаа гараараа өргөдлөгчээд хинэн сайн гоё бичгнүүл гэж шалгаруулсан юм болов гэж боддتي. Тэгээд ингээд зогсож байжсэн чинь аймгийн гишүүд ингээд суугаад нөгөө ажилтнуудыг шалгаруулж авдаг тийм л системтэй байж тээ. Тэгээд би хамгийн ихэнд зогссон байсан чинь Цэдэнтэн Баатар тэндээс за одоо энэ амгалангийн насан дэлгэрийг ямар алуун шаалтан одоо авах вэ бүгдийг хэлцээ гэдэг ихгүй юу. Тэгсэн чинь Цэвэнгва тийм хамгийн дээр сууж ирсэн. Энэ нөхөр юусэн коридороор гүйж харайсан далчсан жаахан тийм юу хөдөлгөөнтэй сонь нөхөр байна. Энийг нарийн бичгийн дарга төвлөхгүй нөхөр жижүүрээр авъя гэ. Тэгээд би коридороор гүйсэн хэрэгээр жижүүр дээр нэг юм тогтоод манай жаргал сайхан Хүрлбаатар 2 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шалгараад лувсан маань тогтоол гүйцэтгэгч нарийн бичгийн дарга болоод ингээд бид дөрөв нэг өдөр 8 сарын 2-нд ажилд орж байлаа. Тэгээд одоо тэндээс би юу боддгоо гэхэд би бол яасан гэхээр бидний яг үүдэнд хүлээхгүй да. Тэгээд тэр хугацаанд би коридороор гүгээд дээшээ нэг би ингэж өндөр үсэрдэг гэж нөгөө таасанд нь хурж мөрөөд ингээд үзүүлчихсэн чинь Цэвэнгва харчихчихлээ. Тэгээд нам би одоо үндсэндээ бол баг ингээд хасагдах шахсан байхгүй юу? Харин ч би жижүүр дээр тогтсон тулдаа өдөө зэрэгтэй явж байгаа юм байна гэж өнөөдөр би ингэж тэмдэглэж хэлхийг хүссэн. Миний дурсамж бол миний ажил амьдралын гараа бол ингэж ихэлсэн түүхтэй. Энэ шүүхээс ихэлсэн түүхтэй. Одоо би шүүхэд 30 гаруй жил ажиллаж байна. Би жижүүрээр ажилласан гэдэг түүх дээр би байнга бичдэг. Тэгэхээр зэрэг яг шүүхийн системд ажилласан одоо бидний хэлгээр мэрит зарчмаар явсан уу гэдгийг бол илүү нь хардаг болсон үед бол одоо бидний одоо яг явж ирсэн түүх бол одоо чинь манай жаргал сайхан ч гэсэн тийм шүү дээ. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дараа нь тогтоол гүйцэтгэгч тийм ээ. Ингээд бас мэрит зарчмаар ингээд явж ирсэн гэдэг энэ зүйл маань бол хэдийгээр тухайн үед хэрэгжээгүй ч гэсэн яг ажил амьдрал дээр бол энэ зарчмаар л явдаг байсан шүү. Энэ зарчмаар бидний одоо ажил амьдралын гараа эхлээд үйл ажиллагааны өрнөөд ингээд явж ирсэн түүхтэй юм шүү гэдэг одоо би залуучуудаа бас ингээд дурсамж хуваалцах маягаар ингэж хэлье гэж бодлоо. За Монгол Улсын ерөнхий зөвлөл үндсэн хуулийн байгууллага болохын хувьд үндсэн хууль шүүхийн тухай хууль заасны чиглэлгээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт шүүхийн тухай хуулийн шинжилгээний дагуу шүүхийн ерөнхий зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад жигч хүрээгүй нэг 10 сар ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол тодорхой хэмжээний ажлыг бол хийж хэрэгжүүлсэн. За 2022 оны тухайд Баянгур аймгийн шүүхэд шүүхийн ерөнхий зөвлөл за одоо би яг цаас хараагүй учраас 230 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Зөв мажир удиргаа. За 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр зэрэг шүүхийн ерөнхий зөвлөл улсын төсвийн батлагдсан хэмжээнд аймгийн одоо орон нутгийн шүүхүүдтэй аль болох одоо тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бол одоо үйл ажиллагаагаа чиглүүлж ингэж ажиллаж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд ажил авсны дараа 22 оны 4 сард нийт шүүхүүдээр орж ажилласан. Зорилго нь юу байсан гэхээр шүүхийнхаа үйл ажиллагааг ямар нөхцөлд ажиллаж байгааг нэхнээ чинь танилцъя. Шүүгч ажилтнуудынхаа сэтгэлийг сонсъё. Дээр нь үндсэн хууль шүүхийн тухай хуулийн дагуу шүүх байгуулах, өөрчлөлт байгуулах тухай хууль зайлшгүй яригдчихж байгаа энэ үед юуг анхаарч болох талаар судалгаа хийхээр нийт шүүхүүдтэйгээ танилцсан. Энэ ажил бол маш эрчимтэй одоо ач холбогдолтой явагдсан учраас явагдсан. Энэ дагуу бол өнөөдөр шүүх байгуулах, өөрчлөлт байгуулах тухай хуулийн төсөл санал боловсруулах ажил бол эрчимтэй өрнөд ингээд явж байна. Үүний хажуугаар хамгийн чухал нэг асуудал бол шүүхийн захиргааны байгууллагын хөгжлийн бодлого, шүүхийн захиргааны байгууллагын бодлогын баримтчиг боловсруулах ажил бол өнөөдөр бас ажлын хэсгийн хэмжээнд яг хийгдээд ингээд явж байгаа. Энийг би та бүхэндээ бас хэлье гэж бодлоо. За шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлыг одоо танилцуулж ярих тул хугацаа орох учраас би зөвхөн Баянгурын шүүхтэй холбоотой энэ асуудлыг бол хэлцгээе гэж ингэж бодсон. За манай Баянгурын шүүхтэй холбоотой бас нэг чухал асуудал бол 2007-8 оны үеэс улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ за тухайн нөхцөл байдлаас хамаарат 8 аймагт прокурорын байгууллагатай шүүхийн барилгыг хамтарч барьсан 3 дахь хүртэн прокурор ажилладаг ийм 8 шүүх байсан. За 8 шүүхийн үйл ажиллагаа бол
За төр засгаас одоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд прокурорын байгууллага маань тусдаа байртай болсноор шүүх одоо тухайн байранда одоо бие даан гэдэг үйл ажиллагаа явуулахын боломж нэгдэж байна. Энэ боломж бол хуулиар ажиллах юм боломж болсон гэж ингэж хэлж болохоор байгаа. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн тухай хуулинд заасан шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хоригдсан заалт өнөөдрөөс эхлээд энэ шүүхтэр бол хэрэгж үндсэн нь бүрдэж байна. Тийм учраас энээс цааш шүүхийн байгууллага ямар нэгэн байгууллага хамт ажиллахгүйгээр үйл ажиллагаагаа явуулна. Энэ нь бол үндсэн хуулийн зарчим, шүүхийн тухай хуулийн заалттай хэрэгжиж эхэлж байгаа ийм баттай арга хэмжээ болж байгаа юм аа гэж ингэж хэлж байна. За энэ ажиллагаатай холбоотойгоор 3 давхрыг засах, за шүүхийн байраа бол өшөө өнгөтэй үүдтэй болгох, за мэдээж Баянгарын шүүхийн цаашдаа өргөжин тэлэх, дэвтүтэц, ажиллах нөхцөл, доктор сурстай ажиллах залуучуудаа дэмжих чиглэлээр зайлшгүй хийгдэх ёстой ажлууд маань үргэлжилж хийгднэ гэдгийг та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. За ингээд мэдээж одоо баярын хурал учраас бидний сэтгэлээ ярих ёстой, дурсамжаа хуваалцах ёстой. Тэрнээс биш ажлын тайлан биш учраас би бол ингээд өндөрлөе гэж бодож байна. Та бүхэн маань энэ ойдоо маш сэтгэл тэнүү, сайхан оролцоороо та бүхнийг харах бол сайхан байна. Ингээд шүүхийн маань нэр сэвгүй сайхан, шүүгч ажилтнуудын маань алдар бадрах болтугай гэж хүсэн өрөөё. Одоо сайхан үтгийн хаашгүй байгууллагт олон жилээр бүтээлтэй ажилласан иргэнүүдэд өнөөдөр энэ бүх сайхан төвлөрөөд шагнал гардуулах эрхэм эслийн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр энэ сайхан өдөр төвлөрөөрөө бидний документаар шагналцсан эрхэм үндэтэй хүмүүс шагнал гардуулах үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Монгол улсын ерөнхий нэгжийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний 123 дугаар зэрэглэгээр Дөрөндөө шагнал алтан гадас одонгоор Баянгон аймаг дахь Зумдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Батагийн эрх материйг шагнасан байна. Баярлалаа. Зарим хүндэд Батагийн эрх материйг шагналгатаа өгөх болж байна. Өнөөдөр энэ сайхан дүүх 80 жилийн ойн эрүүг сайхан баярын хурал дээр Дөрөндөө дутуу медаль алтан гадас одонгоор шүүгсгэргааны ахмад ажилтан одооны Янжин Долонгэрийг шагнасан байна. Баярлалаа. Өнөөдрийн сайхан өдөр өсөлтөний өнөөдөр ингэхдээ дөрөвдөө докторыг авч байгаа. Та асуулт өрөөний урдуудаа сэтгэл сайн өрөөний өөрийн шүгья өрөөний Монгол улсын ерөнхий нэгжийн 2022 оны 7 дугаар сарын 123 дугаар зэрэглэгээр дөрөвдөө медаль алтан гадас одонгоор шүүгсгэргааны ахмад ажилтан гончгийн ванчдэрийг алтан гадас одонгоор шагнасан байна. Баярлалаа. Тэр шагналгатаа өгөх болно. Дөрөвдөө документаар Монгол улсын ерөнхий нэгжийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний 123 дугаар зэрэглэгээр өдрийн өндөр медалаар Баянгон аймгийн эрүүгийн хэргийн давуу тал шатны шүүхийн ерөнхий шүүгч Батмөнхийн Долор Эрдэнэрийг
잘했습니다. 매력이. Oğlusi 21. zettiler, Götümri Gündüzbüdalar, Bayım Kumrayımı'da Tigirgami Yirgi Atışatni Şuki Şuş, Sen gördüğün sen bildikleri, şarkısı bana, şarkılar tarafı duruşuyor. Beda, menurut saya Tuhan, bisa kembali untuk terus kasa, saya untuk kita asyik dulu kita sen. Atau saya mahu sekitar bayi di Indonesia ada, dulu itu untuk mendengar saya kemudian bersedia untuk berjuang. Dulu itu tahu kemudian untuk si Shuki Yuki Jungsin, tariknya bisa ditahu kemudian bisa untuk ya. Shuki Yuki Jungsin tariknya bisa. Bayi kumpulan Shubayu Kristi, dulu naik kini betul-betul bos Shubul, orang jadi itu betul. Dulu dia terang aja Erisin hasratında dörtsün bir buku akbat yok. Acıtın ata acıtı jubi akbat kalbisi. Shuki Yuki Jungsin kumdet gindi. Çok biçik. Şodur yasni ilç zor dendi. Shuki derguli acıtın zor dendi. Dostuz şen zovar. Shuki Yuki Jungsin darga zungur samsına. Engel Shuki Yuki Jungsin şodur yasni ilç zor dendi. Bayi kumpulan Shuki darga Yuki Shukasın Zeytin dambatları şarkısı bana bayılır. Siyamerugi, Gedumuchulunga Shuki Yuki Jungsin, Shuki Dilguni Ajatan Zoldenga, Bayi kumpulan Shuki Damse Kasrin Asma Ajatan Sarım Duyadari, şarkısı bana şarkılar tarafı duruşuyor. Shuki Yuki Jungsin, Shuki Yuki Jungsin, untuk tinggi. Bayi kumpulan Shuki Damse Kasrin, Shuki Ulchikeni Yitsin darga, Odum bayatri, şarkısı bana şarkılar tarafı duruşuyor. Shuki Yuki Jungsin untuk tinggi.
Баянгол аймагт шүүхийн давхрын газарт шүүгчийн туслах Батцаяр барийг шагнасан байна. Шагнасан тавтан болж байна. Өөрөлдөөний шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүх хүчлээр шагнагдсан эрх мэдлийн хүмүүсийн шагналыг дуудаж шагналыг гадуурья. Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүх хүчлээр Баянгол аймагт шүүхийн давхрын газарт мэдээлэл авахны мэргэжилтэн алтан шагналыг шагнасан байна. Шагналыг гадуурх болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүх хүчлээр Баянгол аймагт Сонгоомын эргийн ядан шатны шүүх эргэлзүүлэн зөөчлөж ган болоод тарийг шагнасан байна. Баярлалаа. Энэ шагналыг гадуурх болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүх хүчлээр Баянгол аймагт шүүхийн давхрын газарт шүүгчийн туслах Отгон Батцаяр шагнасан байна. Шагналыг гадуурх болж байна. Өнөөдрийн сайхан төвчдрөө эд шагнал гаргаж авч байгаа их мөнгөтэй хүмүүстэй гадуур талаар баярлалаа. Ажлын өнөөс өдрөгийн бүсгийрөө асрама нэрүүл хамгийн сайхан бүхний хүсээрөө. Шагнал гаргаж ирсэн хүмүүстээ таавдээ асрама нэрүүл төвхтөө баярлалаа. Тэгээд нөгөө дэшүүлээ. За баярлалаа. Ингээд одоо та бүхний өнөөдөр Баянгол аймгийн шүүхийн байгууллагын 80 жилийн ойд зориулан эрхэм хүндтэй зочид төлөөлөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлнэ хэмээн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Инкот таныг хүндэтгэн уран залъя. Өнөөдрийн халуун мэндийг өргөн төвшүүлье. Баянгол аймагт шүүх байгуулагдсны түүх 80 жилийн мэндийг үе үеийн одоо шүүгч нар одоо илж байгаа болон эрхэм шүүх захиргааны албан хаагч та бүхэндээ баярын мэндийг өргөн төвшүүлж байна. За Баянгол аймаг 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдөр одоо байгуулагдах шийдвэр гарч зам одоо өвөл болоод ингээд дараагийн 42 онд ингээд холбогдох одоо төрийн байгууллагууд эхнээсээ ингээд үүсэн байгуулагдаж эхэлсэн. Энэ дотор бол цагдаа, прокурор, шүүх, тагнуул гэдэг энэ жил манай аймгийн хувьд бол маш олон юм төрийн байгууллагуудын тэгшөө 80 жилийн сайн зохион байгуулагдж байна. Бүгд байгууллагууд өнгөтэй, өдөртэй маш сайхан одоо баяраа тэмдэглэж түүхт байнуудаа сайхан тэмдэглэж байна. За үүний дашимд бас аймаг маань энэ жил бас 80 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Ингээд та бүхэндээ бас ахаад дахин Баянгол аймаг байгуулсны 80 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлж байна. За тэгээд бас шүүхийнхаа ойгоор холбогдох одоо хүмүүсийг аймгийн иргэдийн хурлын дээд шагнал сойрхол одонгоор шагнахаар одоо шийдвэрсэн байгаа. Шагналыг бас гардуулна.
Өнөөдрийн сайхан дүүх нарийн жилийн баярын энэ сайхан хурал дээр аймаг орон нутгаас шагнагдсан эрхэм хүндэт хүмүүсийн шагналыг хадгалахад бэлэн болжээ. Ингээд Баян Хонгор аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дээд шагнал соёлын одонгоор Ахмад Шүүгч Ванчин доргийн жавсан дэрийг шагнасан байна. Баяр хүргэе. Шагналаа гартаа хүргэж байна. Өргөжлөлөн Баян Хонгор аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дээд шагнал соёлын одонгоор Ахмад Шүүгч Соднон самбуугийн зэрбан дэрийг шагнасан байна. Шагналаа гартаа хүргэж байна. Баян Хонгор аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дээд шагнал соёлын одонгоор Ахмад Шүүгч Өвгөгийн зэрэг болчихгийг шагнасан байна. Шагналаа гартаа хүргэж байна. Баян Хонгор аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дээд шагнал соёлын одонгоор Ахмад Зэрэганы ажилтны төлөвийн 10 цэцэг нарыг шагнасан байна. Шагналаа гартаа хүргэж байна. Баян Хонгор аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дээд шагнал соёлын одонгоор Баян Хонгор аймгийн өмгөөлөгч Нанжингийн их жаргал дэрийг шагнасан байна. Шагналаа гартаа хүргэж байна. Өргөжлөлөн Баян Хонгор аймгийн тэргүүний ажилтны цогцлын шагналсан эрхэм хүндэт шагналыг хадгалъя. Баян Хонгор аймгийн засаг даргын захирамжаар Баян Хонгор аймгийн тэргүүний ажилтны цогцлын шүүгчийн туслах дөрж өдрийн сайн ямгуудыг шагнасан байна. Баяр хүргэе. Президент Гомбер Баян аймгийн төлөвчдийн шагнал за бас нэг зүйлийг ярихаар мартсан байна. Өнөөдөр бас сая бид шүүхийн гадаа мод тавьсан байгаа.
шүүхийн цэрэн гэдэг хүн байгаа. Энэ үний бас гигant урсгал зориулж үр хөвгүүдээс нь одоо шагналыг модыг тарьж мөн хамтран ажиллаж байсан хүмүүст нь хөвгтөр үзүүлэхээр ингээд хөвгүүд нь өөр хөвгүүд хөрөлцсөн ирсэн байгаа. Ингээд батайчийг, дамдаахыг бүгдийг урьж байна, мөржигчийг урьж байна. За шүүхийн цэрэг гэдэг хүн маань бол одоо манай аав одоо энэ батайч хоёр маань төрсөн их штүүрийн хөвгүүд юм байгаа. Тэгээд бас энэ туршлыг хөдөлгөж хамтран ажилласан настан буурлуудад хамт ажиллаж хүмүүст нь хөтөлбөрийг үзүүлэгч одоо баяртай байна. За. За их мөндөд үе үеийн хуульчид, ажилчид та бүхэндээ түүх 80 жилийн баярын мэндийг хүргье. Миний аав Жагийн цэрэн Баянхонгор аймгийн шүүхэд тасралтгүй 25 жил шүүгч арбитрч ажиллаар 6 жил арбитрч тасралтгүй ажиллаж ирсэн юм аа. Аавын дуртай мэрэгжил бол хуульч мэрэгжил, аавын хайртай хамт олон нь Баянхонгор аймгийн шүүхийн хамт олон юм аа. Тэгээд аавынхаа хайртай хамт олонны 80 жилийн ойд хүрсэн ирсэндээ бид нар маш их баяртай байна. Манай аав бол Баянхонгор аймагта шүүхийн цэрэн гэж шүүгээр овгорч шүүгээр нэрлэгдэж ирсэн хүн. Тэгээд хаач явсан бидний үр удмыг бол шүүхийн цэрэн л гэж дууддаг. Би бол шүүхийн цэрэн гэж дуудлагатай маш их баяртай байдаг. Шүүх гэсэн байгууллагаас би 10 жил бэлэг авч сурч байдаг. Шүүх гэдэг байгууллагатай бидний амьдрал, бидний үр хүүхэд бүгд холбоотой. Энэ байгууллагыг бол бид нар байнга дээдлэж, бидний үр удам байнга шүүхийн хүний хүүхдүүд гэдэгтээ маш их бахархаж амьдарч байд юм аа. Аав маань их шудраг, хөдөлмөрч, зарчимч ийм хүн байсан. Биднийгээ ч тэгж хүмүүжүүлсэн. Аавынхаа зарчимч зангууд бид нар бүгд өвлөм асуусууд. Хизээч бид нар шудраг биш үйл ажиллагаа хийж үзээгүй, хийгчгүй. Миний үр удам бүгд шудраг улсууд. Энэ нь бол энэ шүүхийн байгууллагын шүүгч хүнийг авъя гэж би бодож явдаг. Миний амьдралд бол энэ шүүгч хүний энэ их хөдөлмөрч зан, шудраг зан миний амьдрал, бидний амьдрал асар их нэмэр болж одоо бидний тэрвэрээ махарч хойч үе, гуравт үе, дөрөвт үе бүх хүүхдүүд маань их шудраг, их зарчимч, их хөдөлмөрч ийм л хүмүүстэй. Шүүгч хүний авьяавал ерөөсөө хамгийн гол нь би шүүгч хүмүүсийг их шудраг, зарчимч хүмүүс байдаг гэж ойлгодог. Тэгээд та бүхэндээ ойн баярт нь оролцож байгаадаа би аавынхаа буйнаар оролцож байгаад баяртай байна. Та нартай тэгээд энэ ойн баярын мэд хүрээд аз жаргал эрүүл сайн бүхнийг хүсээр өгөөд аавыг минь дуурсдаг, аавтай минь хамт ажиллаж байсан. Миний аавыг мөнхрүүл гэдэг та нартай одоо өөр хүүхдээс шүүхэн цэргийн өөр хүүхдээс гарын бэлэг дурсамж гадуурлыг зөвшөөрнө гэж бодож байна. Шүүхийн цэрэн дарга маань бидний даагчтэй. Олон жил шүүхэн дарга хийсэн. Аюултай мөн шүү дээ. Нацаг шүүгч байна. Нацаг шүүгчийг өрж байна. Жавхлан шүүгчийг өрж байна. Цэрэнва, Янжин Дулум, Төмөр Баатар, Вайн шиг Жаргал сайхан бор бодог шүүгч нарыг өрж байна. За. За нэр дэвшсэн хүмүүстээ шүүгч нар тавхныг хөдөлгөн өрж байна. Өнөөдөр энэ сайхан төвд одоо Хонгор сайхан нутгийнхаа шүүхийн байгууллагт өнөөдөр ажиллаж ажилласан
Иргэнмэндтэй цэрэг насны өргөдүүд байна. Өнөөдөр энэ сайхан төвд одоо хүрэлцэн ирж Иргэнмэндтэй удирдсан ажиллаж байсан хүндүүдээ өнөөдөр энэ сайхан шүүгэн байгууллагад ажиллаж байгаа эрхмүүдтэй өргөдүүдийн зүгээс хөдөлгөөн үзүүлж байна. Тэгээд Сэдэнбаа, Нацэг, Жавхлан, Сэрма, Янжин Дулам, Төмөрбаатар, Ванчиг, Жаргал сайхан бор болон эрдэнэсийн эрхмүүдтэй хүмүүстэй шүүхийн цэрэг насны өргөдүүдээс одоо Урсгалын бүдийг атгуулж байна. Баярлалаа. Өнөөдөр сайхан төвд хүрэлцэн ирсэн та бүхэндээ аз жаргал өрөөдийг хамгийн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Бүгдээрээ сайхан тайсан дээр гарч ягаад төвхт нэггүй сайхан баярыг Урсгалын зэрэг сайхан татуулцгаая гэх. Баярлалаа. Өнөөдрийн сайхан өдөр угаар сайхан өдөр шүүхийн байгууллагаас чигцтэй дөрөв 80 жилийн хойд үлдсэн ирсэн эрхмэндтэй зочид төлөөлөгч таавхандаа жаргал ирээдүйн хийх хүсье. Тэгээд өнөөдрийн сайхан төвд одоо хүрэлцэн ирсэн өвгийн Ахмад шүүгч нартай бүтэтгэл үзүүлж өг хэлнүүгээрээ Баян Хонгор аймаг дахь шүүхийн давхрын газрын дарга Май жаргалтай тайснаа бүтэтгэл өгж байна. За энд хорон цугларсан хүмүүс нойд хатагтай зочид төлөөлөгч та бүхэнд баярын өдрийн мэндийг дахин хүргэж байгаа таатай байна. За Баян Хонгор аймагт шүүх мэдлэгийн байгууллага улс чөлөөсний 80 жилийн бага хугацаанд он цагийн эхлээс олж шүүх мэдлэг хэрэгжүүлэх ариун улсад оюун ухаан залуу нас амьдралаа зориулж шүүхийн төвөг бичилжиж ирсэн үе үеийн шүүгч ажилчид болон тэдний түүжүүлэн ажиллаж байгаа шүүгч шүүхийн захиргааны албан хаагчид та бүхэндээ болон хүрэлцэн илэрсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ Баян Хонгор аймгийн шүүх байгууллагын 80 жилийн мэндийг хүргье. Үндсэн хуулийн 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хууль шинжилэн батлагдаж анхан болон давдаалдах шатны шүүх ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн нийт шүүгчдийн дотроос сонгодог байхаар хуульчилсан бөгөөд шүүхийн
бие даасан хараа тус байдлыг хангах, бэхжүүлэх, шүүгчийн хариуцлагыг тодорхойлон заасан, шүүхийн өөрөө удирдах хэсгийг шинжилэн, шүүхийн захиргааны байгууллагын шин загварыг баталсан шинэ үе иржээ. Шүүх эрх мэдлийн салбарт эрхтэн шинтгэл, чимтэй эрхтэн зэрэгцээ амжилттай хэрэгжих. За хөгжлийн чиг хандлага нийцүүлэн эрхтэн таатай орчинд бүрдүүлэхэд чиглэгдсэн зогц бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд анхаарч шүүхийн шинтгэлийг төвлөржүүлэн эргэн төвтэй шүүхийг бий болгох түүхэн цаг хугацаа бидний хүлээж байна. Тэртех 1942-оос 2022 он хүртэл шүүхийн түүхийн 80 жилийн хугацаанд шүүн таслах ажлыг хэрэгжүүлэхэд мэдлэг чадвар, зүрх сэтгэлийн шингээ, шүүх эрх мэдлийг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ажиллаж, олд амжилттай баталган шүүхийн нэг хуудсыг нээж байна. Ингээд энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн эрүүл энх сайн хамтны хүсье өргөж байна. Баярлалаа. Ингээд мажаргал дарга маань үе үеийн Ахмад шүүгчдэд бас хүндэтгэл үзүүлэх гэж байна. Ингээд одоо тайзнаа Ахмад шүүгчдээ хүндэтгэн өрн залъя. 1981-ээс 2001 онуудад Баянгар аймгийн шүүхийн дарга ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ахмад шүүгч Лам Жавын Цэдэн Намба таныг тайзнаа хүндэтгэн өрье. За баярлалаа. Танд аз жаргал хариулах хамгийн сансах бүхний хүсье өргөё. Ингээд одоо ажиллаж байгаа буюу үе үеийн ерөнхий шүүгч нартай хүндэтгэл үзүүлж байна. Дараагийн шүүгч 2006-аас 2020 онуудад Баянгар аймгийн эрүүл иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан шүүгч Магна Баярын мөнх даваа таныг тайзнаа хүндэтгэн өрье. Баярлалаа. Мөн 1993-аас 2006 онуудад Баянгар аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ахмад шүүгч Дамдын сүрэнгийн нацаг таныг хүндэтгэн өрье. Мөн 2006-аас 2012 онуудад Баянгар аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ахмад шүүгч өмгөөлөгч Ламгивийн бор таныг хүндэтгэн өрье. 2013-аас 2018 онуудад Баянгар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан шүүгч Сангбатын сайн бэлэг таныг хүндэтгэн өрье. 2021 оноос одоо хүртэл Баянгар аймгийн эрүүл иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Батмөнхийн Бодор Эрдэнэ таныг мөн хүндэтгэн өрье. 2012 оноос одоо хүртэл Баянгар аймаг дахь сум дундын эрүүл хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Батагийн Гэрлүү таныг хүндэтгэн өрье. 2019 оноос одоо хүртэл Баянгар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Чожогийн Баяр Цэнгэл таныг хүндэтгэн өрье.
2018 оноос одоо хүртэл Баянгар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Сэдвийн Суудмаа таныг мөн тайснаа хүндэтгэн хүрье. Баярлалаа ингээд одоо ажиллаж байгаа болон үе үеийн ерөнхий шүүгч нартаа баярлалаа ингээд та бүхэндээ ч гэсэн 80 жилийн ой мэндийг дахин өргөн дэвшүүлье. Баярлалаа. Та бүхэн өнөөгийн ажлыг өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ Баянгар аймгийн шүүхийн байгууллагын энэ жилийн ой баярт захин мэдлэгээр хүргэж байна. Ингээд Баянгар аймгийн шүүхийн байгууллагын энэ жилийн ой баярын мэндийг нийт шүүгчнэр шүүхийн байгууллагын ажилтны албаагч нарт хүргье. Та бүхэн маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хүний эрх хэрэгжлөө шудраг өсгөх тогтоох арын үйлсэд нь өндөр амжилт гаргаж байгааг итгэлтэй байна. Та бүхэн маань түүхт байгаа амжилт бүтээлээр дүүрэн үр бүтээлтэй тэмдэглэн өгүүлэхийг хүсэн өрөөё. Та бүхний ажилтан амжилт хүсэж бидтэй эрүүл энхийг хүсэж гэр бүлтэй ад жаргалыг хүсэн өрөөё. Мөн Баянгар аймгийн шүүхийн байгууллагын үеийн ажиллаж байсан үеийн шүүгчнэр нийт албаагчид үүний гэр бүл хамгийн сайн сайхан хүнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Төвийн үйлчлэлийн холбооны ерөнхийлөгч өнөө мөнх дараагаас та бүхэндээ цагаан мэдлэгээр өрөлдсөн ирснийг та бүхэндээ хүргэлээ. Өнөөдөр энэ сайхан өдөр хонгор сайхан нутагт маань шүүхийн байгууллага үүсч өгдсөний төвд 80 жилийн ой хүрээнд баримт тэтгэн та бүхэндээ бэлтгэсэн юм аа. Тэгээ та бүхэн маань дэлгэцрүү анхаарлаа хандна. Баянгар аймаг дахь шүүх байгууллага үүсч өгдсөний төвд 80 жилийн хойд зориулв. Төвхийн шаргал хуудас нэгэн өдрөөр цуцаарч Монгол оронд шинэ өглөө эхэллээ. Говьхангайн цэнхэр орон гурван бүсийн хонгор нутаг өдрүүдэд өнөн худлын шалгуур дэнс үнэт зөөлс шудраг усны эрэлчин шүүхийн байгууллагын төвхт 80 жилийн ой тохиож байна. Шүүгч нь төрийн хамт үүсэхдээ төрийн тусгай аппарат болон бүрэлдэж төрийн механизм хөгжихийн хэрээр өнөөцөгт бие даасан байгууллага албан тушаалтан болсон боловч хөгжлийн он цаг үеүүдэд улс орны хөгжлийн төвшин эдийн засгийн чадвар тухайн үеийн улс төрийн дэглэм тогтол цооноос үлэмж хамаарч ард үлдсэн он жилүүд амаргүй хэцүү байсан юм. Гэсэн ч шүүх байгууллагын үеийн ажилчдын туулж өнгөрүүлсэн 80 жилийн түүх бол хөгжлийн доод шатнаас байнга дээд шинэ шат дэвшилд хүрсэн ололт амжилтаар дүүрэн түүх байж цаг ямагт хүний эрх чөлөө шудраг ёсыг сахин биелүүлэхийн төлөө ажиллаж хөдөлмөрлсөн он жилүүд байна. Энэхүү амаргүй үйлсийн 80 жил энэ өдөр ард үлдэж баярын жавха эгшиглэж бахархам түүх багтам амжилт алдаа оноогоо тэдэн өдөр дүгнэн байна. Тэгээ Баянгар аймгийн шүүх 1942 онд байгуулагдахдаа шүүхийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, бичээс зарлах гэсэн 6 оргонтод анх байгуулагдаж байсан байнамаа. Тухайн үед Монгол орны нийгмийн эдийн засгийн байдал хүнд төрийн бол байгууллагууд анх эмхлэгдэн байгуулагдчихсэн энэ цаг хугацаанд Баянгар аймгийн шүүх нь дарчрахын төсөвтэй, төсөв хөрөнгөтэй, гэр контортой, унлагын хідэн морь тэмээтэй байсан байх бөгөөд шүүгчээр ажиллах хүн тухайн үед маш хомс байсан гэж түүхэн тэмдэглэгдсэн байдгийм лээ. Одоо өнөөгийн энэ 80 жилийн ой өндөрлгөөс харахад шүүхийн системийг боловсронгуй олох хууль тогтоомж, улам боловсронгуй олж, батлагдсан шүүхийн байгууллага хүний эрх хэрэгжлийг хангах, зөрчигдсөн эрх сонирхлыг хамгаалах энэ эрхэм
энэ үүстэй бол ажлаа одоо шударгаар бүсгэж ирсэн байгаамаа. Он цагийн хэлхээс болж Баян Хонгор аймагт шүүхийн үүсэл өөрчлөлийн дор улбаалan шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ариун үйлсэд оюун ухаан, залуу нас амьдралаа зориулж шүүхийн түүхийг бичлэгдсэн ирсэн үе үеийн шүүгч, ажилчид болон тэднийг түүжүүлэн ажиллаж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилчид за та бүхэндээ болон та бүхнийхээ гэр бүлд Баян Хонгор аймагт шүүх байгуулагдсны 80 жилийн ой мэндийг хамт олонныхоо өмнөөс хүргэж байна. Бүгд наримдхан Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор 15 аймгийг 18 болгож 3 аймаг нэмж байгуулсны нэг нь Баян Хонгор аймаг. Тухайн үед шинэ аймаг байгуулах комисс аймаг төвлөрөх газруудыг судлан хэлэлцээд Бөмбөр сумын худаг суужийн дэнжид төвлөрүүлж Говь Бөмбөр аймаг гэж нэрлэхээр тогтож аймгийн яамыг 1942 оны 2 дугаар сарын 5-нд нээж ажил хэргийг албан ёсоор явуулж эхэлсэн байна. Тэнгүү Говь Бөмбөр аймгийн яамыг нээж ажил хэргийг явуулж эхлэхэд одоогийн Баян Хонгор аймгийн шүүхийн дарга, орлогч дарга, нарийн бичгэн дарга, тогтоол гүйцэтгэгч, бичээч, зарлаг гэсэн 6 орон тоотоогоор анхан байгуулагдсан дүүгтэй. Баян Хонгор аймагт шүүх байгуулагдсан тухайн цаг үе Монголын шүүх анх удаа үндсэн хуулийн баталгаатай болсон үе буюу 1940 оны үндсэн хуулийг хэрэгжиж байсан үед хамаарч байв. Социалист төрийн үеийнх Баян Хонгорын шүүх 1940 оны үндсэн хуулийн дагуу орон нутагт аймгийн шүүх анги, ардын шүүх газар гэсэн тогтолцоо бий болсон. Шүүн таслах ажиллагааны ардчилсан шинжтэй зарчмуудыг анх удаа баталгаажуулсан нь тухайн үндсэн хуулийн гол дэвшилт болсон байна. Уг үндсэн хуулийн хүрээнд Баян Хонгор аймагт 1942 онд анх удаа шүүх хэмээх байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Шүүхийн байгууллагын ажил үйлчилгээг ард түмэнд ойртуулах, тэдний гомдол хүсэлтийг дөрвөн шуурхай шийдвэрлэж байх зорилгоор 1945 онд хуралдсан улсын баг хурлын 28 дугаар хурлын шийдвэр хэрэгжиж 1945 онд Тус аймагт 16 сум харьяа алсан хэсгийн шүүх дөрвийг шинээр байгуулж түүнийг аймгийн шүүх мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байсан. Өөрийн тулд аймгийн шүүхэн шүүхийн ажлыг 7 хоног, сар, улирал, хагас жил, жилээр төлөвлөн тухай бүр үнэлэлт дүгнэлт хийж шүүхийн ажиллагчдад тодорхой үүрэг даалгавар өгч биелэлтийг чанд тооцдог байсан. Баян Хонгорын шүүхийн хувьд 1942-оос 1990 онуудад шүүхийн тогтоол гүйцэтгэлийн ажил, 1964 оноос нотлоотын үйлчилгээ, 1965-аас 1987 онд арбитрийн байгууллага хоорондын маргааныг шийдвэрлэх ажлыг харьяалан шүүхийн дарга удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байсан. За миний Баян Хонгор аймгийн шүүхэд 27 жил ажилласан. Энэ хугацаанд 1 жилд нь шүүгч, 5 жилд нь энэ шүүхийн орлогч дарга, 21 жилд нь аймгийн шүүхийн дарга ерөнхий шүүгчээр ажилласан. Энэ ажилласан хугацаанд одоо төвчл ярих юм зарим нь социализмын үеийн шүүгчид ярьдаг юм. Гэхдээ 1992 онд шинэ үндсэн хууль гарахаас өмнө бол одоо социализм үеийн шүүх гэсэн нэрээр нэрлэгдээд энэ түүх бас өчтөд явдал байт юм билээ. Гэхдээ Монголын шүүх шүмжлийн түүх бол олон мөрөн арилаагүй зүгээр бас шүмжлэлт юм бол байсан баха. За 1992 оноос өмнө бол шүүхийн бие даасан шүүгчийн хараач байдлыг эдийн засгийн баталгаа хангагдаагүй байсан учраас ажил бол явуулах орчинд бол нэлээд хүн нөхцөлд аймгийн шүүх үүргээ биелүүлж ирсэн гэж үздэг. Тухайн үед бол шүүгчийн ажил одоо тийм засаглалын том хэмжээнд хүрээгүй. Шүүгч гэдэг бол үндсэндээ яг л одоо энэ төрийн хуулийг биелүүлэх, хэлбэрлэлтгүй биелүүлэх, тэгээд бүр биечлэн оролцох ийм хуулийн зохицуулалттай байсан. Одоо тэр л одоо мал тооллого хаана болно уу, явж идэг социалист өмчийн үзлэг тоолгонд явж идэг албан байгууллага одоо байгуулагдсан олон нийтийн шүүхүүдийн ажлыг удирдан зохион байгуулж гаргаж байгаа эрхийн актанд нь зөвлөмж тусламж үзүүлж идэг. За сонгогч олон түмнээс сонгогдож бид сонгуулийн шүүгч байсан. Бас тэгээд тайлангаан тавьдаг.
За иргэд хөдөлмөрчдөд одоо лекц уншдаг. Одоо үндсэндээ одоо эрх зүйн боловсролыг бас иргэдэд олгож ийм одоо бүх ажлыг үл шүүх гүйцэтгэдэг байсан. Техник хэрэгсэл гэвэл Сонгу Макарабо нэг сэрхэг зорки зургийн аппарат нэг сэрхэг орбита магнитон нэг сэрхэг бичгийн машин гараар эргүүлдэг ардактор ийм техник хэрэгсэлтэй ажиллаж байсан үе. Өөрийн гэсэн оноо тэрэггүй цагийн машин авч хөдөө ажиллаж сарын хугацаагаар тавилтаар явж 4-8 суманд ажиллаж гой ханга госон цумуудаар маш их явж ажиллаж байсан. Би бол одоо шүүхийг төлөөлөд очиж байгаа нэг жаахан годгор шаарлаа охин шүү дээ. Тэгэхэд ер нь шүүх ирлээ гэдэг. Намайг надаар төлөөлөж шүүх ирлээ шүүхийг их хүн тэтгдэг. Тэр дооцсон хүн болгон бол ерөөсөө хол газараас бол хөтөлгөө мортойгоор давхиж ирдэг. Ойр газар бол одоо мотоцикл юм уу мортойгоор давхиж ирдэг. Тэр цагт бэлэн бай гэсэн цагт бол ирдэг. Тийм сайхан хүндэтгэлтэй ханддаг байлаа шүүхэд. Одоо шийдвэр гүйцэтгэлийн ажлыг дэвшүүлж шүүгчийн гаргасан одоо шүүхийн шийдвэр захирамж дасан шийдвэр тогтоолыг одоо биелүүлж арга эдийн зөрчилсөн эрхийг хамгаалах одоо үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тэгвэл хөдөө одоо айл төсөв төлбөрөөр одоо төлөгчөөс төлбөрийг одоо барагдуулахад бол янз бүрийн юм гарна. Зарим нь одоо шороогоор буулгах асуудал гарч ирсэн. Тийм асуудал гардаг байсан. Харин одоо дөрөв хугацаатай болсноор бол харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төрийн нэрийн өмнөөс одоо үйл ажиллагаа явуулахад нэлээд тусламжтай болсон гэж миний хувьд боддог тийм. Бидний үеийн залуучууд бол одоо тухайн үед нам төрөөс одоо зохион байгуулж исэн цаг үеийн ажил болох одоо хадлан тэжээл бэлдэх төл хөлөө авах зэрэг ажилд одоо ханцуу шамлан одоо ажиллаж исэн ийм залуучууд байсан. Ардчилсан эрх зүйтэй төрийн үедх Баян хонгорын шүүх. Ардчилсан дэглэмийн үеийн шүүхийн гол онцлог нь ард түмний мэдэлд байх засгийн эрхийн бие даасан салаа нь шүүхийн эрх мэдэл болохыг үндсэн хуулиар баталгаажуулж, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлж байгаад оршино. Үүний тулд төрийн эрх мэдлүүдийн харилцан тэнцвэр, хяналттай байх явдлыг хангахын тулд үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг шүүхийн үндсэн, дагнсан болон төрөлдсөн шүүхийн тогтолцоогоор хэрэгжүүлдэг. 1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоог өөрчилж, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэхэд суурийг тавьсан ба 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс шүүх байгуулах тухай хуулийг баталснаар Баянгар аймагт шүүх эрх мэдэл нь Баянгар аймаг дэх анхан шатны буюу Сумдундын шүүхээс Баянгар аймгийн шүүх болсон. За тухайн үед ажиллаж байсан шүүхэн тогтолцооны хувьд болохоор зэрэг шүүгч тогтоол гүйцэтгэгч одоо шүүх хуралдааны нарийн бичгийн дарга одоогийн шүүгчийн туслахын ажлыг ингэж гүйцэтгэж ажилладаг байсан. За бид нар хөдөө сумд нүүдлэн ажиллахдаа улиралд хуримтлагдсан иргэний хэрэгүүд мөн эрүүгийн хэрэгүүдийг авч сумд нь очиж эрүүгийн хэрэгээ тасан шийдвэрлэдэг. За иргэний хэрэг маргааныг нэхэмжлэгч болон хариуцагчтай гэрт нь очиж уулзаж тайлбар авч суман дээр нь очиж хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Ийм тогтолцоотой байсан. За шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүхийн тогтоол гүйцэтгэгч нь шүүх хуралдаанд ордог. За шүүгээс гарсан тогтоол шийдвэрийг мөн биелүүлдэг. За шүүгчтэй хамт ийм нүүдлэн ажилладаг. За миний бие Баянгар аймгийн шүүхийн үйл ажиллагаатай 1983 онд Тусцсан аймгийн шүүхэд орж ажилласнаар холбогдож сүүлийн үндсэндээ 40 жилийн хугацаанд энэ аймгийн шүүхийн түүхийг бол хуваалцж яваа ийм шүүхийн одоо ахмад ажилтан болтлоо ажилласан ийм хүн байна. Баянгар аймгийн шүүх бол улсын хэмжээнд ачааллаараа дээгүүрт ордог ийм том аймгийн төлөөлж тэнд шүүх засгийн ажиллагааг эрхэлдэг ийм шүүх. Дусан аймагт шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хүний эрх хэрэгчлөөг хангах, шудрах ёсыг тогтооход оруулсан хувь нэмэр бол одоо үнэлшгүй их юм аа. Энэ том аймагт шүүх засгийн ажлыг хэрэгжүүлнэ гэдэг бол
улсын хэмжээнд нэлээд өндөр ачаалтад орох ийм ажлыг зэгцэлж өдөө зэрэгтэй авч явж байгаа энэ хамт олнороо бол бахархгүй байхын аргагүй. Хоёр дахь хэлэх зүйл бол Баянгар аймгийн шүүхийн шүүн туслах ажиллагааны чанар улсын хэмжээнд байнга тэргүүлж ингэж ажиллаж ирсэн. Энэ чанараараа хүний эрх хэрэгчлөөг хангахад, хууль ёсны эрхийг хамгаалахад, хуулийг нийгмээр хэрэгжүүлэхэд Баянгар аймгийн шүүхт ажиллаж байгаа шүүгч ажилтнуудын хувь нэмэр бол мөн их байсан гэдгийг энд би зориуд тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Дагнсан шүүхээ байгуулж болох тухай үндсэн хуульд заасныг үндэслэн гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийн хяналтад тогтоохын тулд 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нийслэл ба аймаг бүрт захиргааны хэргийн бие даасан шүүх бий болгож 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ нь Баянгар аймаг дэх захиргааны хэргийн шүүх юм. За тухайн үеийн зохицуулалтаар бол аймгийн ерөнхий шүүгч тухайн захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийг хавсран гүйцэтгэж байсны дагуу захиргааны хэргийн шүүх ерөнхий шүүгчээр шүүгч аймгийн шүүх ерөнхий шүүгч Тунгалах сайхан за шүүгчээр миний бие Адьясуран за мөн Нацаг гэсэн юм шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр захиргааны хэргийн шүүх байгуулагдсан ажиллаж байсан юм а. 2013 онд шүүхийн тухай багц хууль батлагдсанаар давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4-р шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны 4-р нэртэйгээр байгуулсан ба анхан шатны шүүхийг сум дундын 3-р шүүх нэртэйгээр Баянгар аймагт байгуулж шүүхийн ерөнхий шүүгчээр гэрэлмаа дамжигдан ажиллажээ. Үүний хувьд бол зөвхөн шүүнжлэх ажлаас гадна тусаж явдаг нэг гол зүйл бол за гэмт хэрэгээс урьдчилан хэрэглэх чиглэлээр амьдралын буруу хэрэгэл тэмээх зохион бичиж улмаар Баянгар аймгийн театрын найруулагч жүжигчтэй хамтран ажилласан. Улмаар Баянгар аймгийн нийт 20 сумдаар бол за шүүгч гэрэлмаа шүүгчийн туслах инх бод нартай тойрон ажиллаж байсан. Энэ бол миний хувьд тусаж явдаг гол зүйл гэж үздэг. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлтөөр Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдаж, анхан шатны шүүх эрүү иргэний хэргийн шүүх гэж дагнан байгуулагдсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхийг тус аймагт Баянгар аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулж, ерөнхий шүүгчийг төр орлон гүйцэтгэгчээр шүүгч мөнх даваа томилогдсон ажиллаж байжээ. Миний бие 2016 оны 6 сарын 1-ээс 2020 оны 4 сарын хүртэл Баянгар аймгийнхаа эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ерөнхий шүүгчээр томилогдсон гэж ажиллаж байлаа. Ингэж ажиллаж байх хугацаанд манай Баянгар аймгийн шүүхийн нийт хамт олон шүүгч нар шүүхийн тамгын газрын ажилтнуудын манаас нөр их хүч хөдөлмөр бас бид бүхний нийлсэн санаа сэтгэл зорилго нийлсэн энэ ажлын хүрээнд бид бүхэн маань нийгэмдээ шударга өсөг тогтоох, эрхэн зөрчигдөлт этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх энэ ариун үйлстэй бас тууштай үнэнч өргөсөн тангарахтай үнэнчээр зүтгэж ирсэн юм аа. Баянгар аймгийн сүмийн эрүүгийн явцсан шүүх болсон юм. Манай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тухайд бол адил төстэй шүүхүүдийн хувьд ачаал өндөр байдаг. За эрүүгийн хэргийн ачаалал, захиргааны зөрчлийн хэргийн ачаалал, за мөн цагдаа орох дасан сэргийлэх арга хэмжээ, за бусад эрүүгийн хэргийн анхан шатны шүүхөөр шийдвэрлэх гомдол хүсэл шийдвэрлэх ийм ажиллагааны хувьд бол адил төстэй шүүхүүдийг хэмжээ улсын хэмжээнд ер нь ачаал өндөртэй шүүхээ тоонд орж ингэж явдаг байгаа. За манай шүүхийн хувьд бол одоо дагнсан хэлбэрээр шилжснээс хойш бол хэрэг шийдвэрлэлтийн хувьд бол их ачаалттай болсон. За тухайлах юм бол одоо жилд бол одоо нэг 900-аас 1000 давсан юм хэрэг одоо шийдэж байна. Эвдрүүлэн зочдлагчаар ажиллаж явах хугацаанд 1338 өргөдөлгөлөө авч 998 өргөдлийг амжилттай шийдвэрлсэн. Үүнээс гэр бүлийн маргаан бол 43
гэр бүлийн маргааныг хүлээж аваад 13 гэр бүлийг эвдрүүлэн ажилласан байна. Баянгарын аймагт захиргааны хэргийн шүүх нь 3 шүүгч, 1 шүүгчийн цэцлэгийн бүрэлдэхүүнтэйгээр шүүнцлэх ажлаа хэрэгжүүлж байна. Тус шүүх нь захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль болон зөрчлийн тухай хуульд захиргааны хэргийн шүүхээр харьяалан шийдвэрлүүлэхээр заасан зөрчлийн хэргийг авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Ер нь захиргааны хэргийн шүүхэд иргэд болон хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн зөрчигдөж болзошгүй эрхээс сэргийлэх гэхээр тушуугад хандаж байгаа нэхэмжлийн тоо мөн маргааны төрөл үүнтэй холбоотойгоор хянан шийдвэрлэж байгаа хэргийн тоо бол нэмэгдэж байгаа. Мөн цаашид мөн нэмэгдэх хандлага бол статистик тоо мэдээнээс бол харагдаж байна. Шүүхийн шинтгэлийн хүрээнд 2012 онд батлагдсан шүүхийн багц хуулиудын нэг болох шүүхийн захиргааны тухай хуулиар шүүн таслах болон шүүхийн захиргааны чиг үүргийг тусгаарлаж, шүүхийн захиргааны зохион байгуулалт үйл ажиллагааны зарчим, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлж, холбогдох харилцааг наривчлан зохицуулсан. Үүний дагуу шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 48 дугаар тогтоолоор Сумдулын 3 дугаар шүүх, захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн тамгын газар байгуулагдсан юм. 2019 онд оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх эрх мэдлийн салбарт эрх зүйн шинтгэлд эрчимтэй хийгдэхийн зэрэгцээ хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн цогц бодлого шийдвэр мөн төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэн шүүхийн шинтгэлийг төгөлдржүүлэх эргэн төвтэй шүүхийг бий болгох түүхэн цаг хугацаа тохиож байгаа. Энэ үед Баянгор аймагт шүүх эрх мэдлийн байгууллага буюу шүүх үүсч өгсөний 80 жилийн тохиож байна. Тус шүүхийн тамгын газар нь шүүхийн захиргааны 26 албан хаагчтайгаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл, санхүү аж ахуй, техник зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх, шүүхийн хэвийн ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэгтэйгээр хууль тогтоомжоор олгосон эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2020 оны 6 сарын 3-ны өдрийн шүүх үргэлжлэлийн тогтолцоор Баянгор аймагт шүүхийн хамгаалалтын газрын бүтэц оромтоонд өөрчлөлт оруулж шүүхийн үйлчлэгийг эхэлсэн. Эхэлцийн дараа гэсэн албан тушаалыг шинээр бий болгосон. Энэхүү албан тушаалын гол зорилго нь бол шүүхийн үйлчлэгийг ил тод нээлттэй хүртээмжтэй иргэдэд хүргэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх. Энэ хүрээнд тодорхой ажил зохион байгуулах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэлийг тухайн шүүхийн тамгын газартаа тайлагнах зорилго бүхэн юм нэгж буюу шүүхийн үйлчлэгийг эхэлсэн. Шинээр бий болсон. Цаг үеийн эдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдал, нам засгийн хараа хяналт, хүнд бэрх шалгуур, нөхцөл байдлыг зориг төвчээр итгэл зүтгэлтэйгээр даван туулж, 80 жилийн турш хүний эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд шударгаар хамгаалж, өргөсөн тангарахтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлж, шүүхийн байгууллагыг боловсон хүчин, санхүү, ажиллах орчин, ахуй хангамж зэрэг бүх талаар бие даасан хараат бус байдлаар хөгжүүлэн бэхжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөр харамгүй зориулсан үеийн шүүхийн дарга буюу ерөнхий шүүгч, орлогч, шүүхийн шүүгч, шүүхийн бусад албан хаагчдын гүйцэтгэсэн нөр их хөдөлмөр зүтгэл, ололт амжилт, ард түмний сайн сайхны төлөө үйлчилсэн амаргүй 80 жилийн ой баярын алд цэнхэр адгаа өргөн барьж та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.